Тэгэл яг бүх зүйл зөв төлөвлөлт нүүдэл нь сайн байх юм бол явах бах гэсэн эрэг төсөөлөл бол байж болох хэдий ч дотоодын улс төр нь хэтэрхий ингэж өөрчлөлт хийх, хэтэрхий халуун байгаад байвал хэн манай улстай хамтарч үйл ажиллагаа явуулахыг хүсэх үдээ гэдэг нь бол бодит нөхцөл байдал байхаа. Нөгөө доктортой байдал шаардсан юм хэд хэдэн зүйлээр Монгол улсын ерөнхий үзүүлэлтийг нь тодорхойлж байхад хууль эрх зүйн орчин байна. Засгийн доктортой байдал байна. Тэгээд дард иргэдийн одоо саналаа илэрхийлж байгаа байдал нь одоо юу гэдэг те нөгөө эсрэг үүсэл манай улсын салбарч эсрэг үүсэлтэй учраас тэрийг хүртэл хардаг юм аа. Гэхдээ доктортой байдал гэдэг нь юу гэлдэг вэ гэхээр засгийн доктортой байдлыг ярьдаг. Гэхдээ бид нар бол ингэ доктортой байдлыг нутагшуулаад явж гин мега төсөл яагаад бид нар явуулах хэрэгтэй гэж яриад байсан гэхээр эхлээд төгс хүртлээ хугацаа зайлшгүй авдаг. Ялангуяа Монгол улсад улирлын шин чанартай бүтээн байгуулалт өрөнд учраас олон жил дамнана. Тэгэхээр тэрийг эхлүүлээ төгсөختөн ямар нэгэн өөрчлөлтийг оруулах юм бол дараагийн төслүүд хэрэгжих боломжгүй л болно. Тэгэхээр бол одоо хувь хүний зүгээс ч тэр салбарын хүний зүгээс ч тэр ер нь бол хамтарсан хэвээр байвал илүү зөв байх гэж бодож байна.